Боловсрол сувг телевиз Эмоц продакшны хамтын бүтээл Их хотын залуус олон ангид кино 11-р сарын 9-өөс эхлэн өдөр бүр боловсрол сувг телевизээр Mobicom үзүүлж байна. 3 кино 3 зам. Их хотын залуус чи яаж байгаа юм бэ намайг? Их хотын залуус. За хэлэх санаа. Одоо бодгоор энэ төрөйд хийгээд байгаа. Их хотын залуус олон ангит киног боловсрол сувг телевиз Эмоц продакшны хамттай хамтран хийж тэгээд одоо үзэгч та бүхэнд өргөн байхад бэлэн болоод байна. Хэдэн буюу Батар хэсгийн зураг маань явагдсаар байна. Нэгдүгээр ингэсэн. Нэг юм газар ингээд өдөржигөө мөнхөр сарын туршилт хичээнэ ингээд амьдралаа. За чимээ. Өмнө нь бол бид хайрын ирэлт, за нар мандах нутаг, хувь тавилангийн эдвэ, гурван найз, хөгжилтэй гэр бүл, мөрдөгч гэдэг энэ 6 кино хийж хүргэсэн байгаа. Миний хувьд бол одоо боловсрол телевизтэй хамтарч найруулагчаар нь ажилласан бол энэ бол 3 дахь уран бүтээл. Тэгээ энэ кино маань болохоор 1200 сценээс бүрдсэн. Өмнөх киноноос арай өөр байж болох тийм сэдвийг биднээс илэрхийлсэн. Тэгээ одоо их хотын залуус гэдэг кино маань гарч байна да. Нийтмийн төрлөөр хийсэн 3 дахь бүтээл болж байна. Нэг анги нь болохоор 25-аас 40 минутын метражтай ийм кино болсон байгаа. Дүр сонголтын дээр бол маш хоорондоо ярилцсан л да. 3 найз яасан байх нь уран бүтээл дээр бол 3 найз байдаг шүү дээ, тий. Одоо энэ удаагийн кинон дээр 6 гол дүр байгаа. Хангай зэрэглэн төвшин, солонгоо, ариука, дүлгөөн гээд 3 эрэгтэй 3 эмэгтэй. Нэг дор 40 кинонд тоглолоо. Тэгээ Ариуна гэдэг эмэгтэй дүр дээр ажилласан. ээж эргэтэй хүн шүү дээ. Яа, жоохон хөтөө тоглож байна. Ой, за юу яцгаа. Нөгөө хөвгт чинь. Харин тийм ээ. Найзаа сая дэлгүүр орож ирэхийг авчлаа, за. 3 найзын гол дүр. За тэгээ төгөлдөр хэмээх юм одоо офис ажилтай тий. Нэг иймэрхүү залуу уугийн дүр бүтээсэн учраас одоо энэ удаагийн кинон дээр сэргэлэн хэмээх харин залуугийн дүр тоглосон байгаа. За ингээд анх удаага амьдараа бодуулах гэж байна. Муухай муу шүү дээ. Өмнөх одоо 3 найзынхаа төгөлдрийн дүрээс энэ киноныхоо сэргэлэнгийн дүрийг нэлээ өөр болгох гэж би ч гэсэн хувьдаа дүр дээр их ажилласан байгаа. 3 найз дээр санчир гэдэг дүрийг бүтээсэн. Тэр нь бүтэлгүй. Тийм залуусан. Энэ удаа бол одоо ёстой бүтэлтэй. Яах гэж зураг аваад байгаа юм бэ? Киноны зураг явж штэ энэ чинь. Би өөрийнхөө дүрийг эхлээ харсал да. Айгуу гоё. Ажил хэрэгч бүрэгдөө тийм залуугийн дүр бүтээсэн. Гамбагийн ахын дүрийг. Энэ үтэр бол одоо эгч дүүсийн хүүхд юм уу? Ах дүүсийн хүүхд юм болов? Үеэлүүд л гэдэг. Энэ бол надаас нэг 5-6 сарын дүү биш үү? Гэхдээ би бол хангагийн дүр дээр тоглохыг хүссэн. Гэвч одоо хангаад маань бүдүүн байх хэрэгтэй байсан. Би танаа муутай. Би мөнгөгүй. Ядуу. Хоосон. Тэгтээ би чамд үнэн сэтгэлээсээ хайртай заа юу? хажуудаа сэргийн найзгаа чирж явдаг. Миний дүр бол Mobicom-ийн техник албаны дарга. Үгүй ингэ зургуулхнаа байжиж 5 лайк сугалдгийг сонирм. Солонгогийн хувьд болохоор дүлгөөнөө Ариуна хоёроосоо бол арай өөр зан характертай л да. Жүжигчин болохыг хүсэж мөрөөддөг тийм залуугийн дүр. Жүжигчин эмэгтэй энэ дүр тоглож байгаа. Болроо гэдэг эмэгтэй. Сайн байна. Сайн байна та. Ажил нь сайн. Сайн. Их сайхна гэдэг их сайхан залуугийн дүрийг бүтээлээ. Их сайхан дүр байсан. Ийш гайгүй л дээ. Царайлаг тэмдэгтэй натыг ойролцоо. Их хотын залуус олон ангит киноны ялчмаа байна. Дүлгөөний ролд би тоглосон. Цагаахан. Гэхдээ тийм жоохон эд мөнгөний жоохон шуналтай дөө. Сайн залууч та. Оо юу гэж яв? Би энэ хангаад мөнгөний өртөө. Өөрийн өртөө мөнгө байгаас. Ажилдаа сайн мундаг. Тэгтээ жоохон бандгар одоо бандгар бүхнүүдийн төлөөлөл болж байгаа. Турах төвөнд танилцуулга мэдөө. Бандгар чамд хэрэгтэй. Тэгээд тэр дүү чинь багш нарын царайлаа болов. Эм бич. Жанрын хувьд миний хувьд онцлог. Одоо ингээ эргээд бодох нь эн чинь миний тоглож байгаа 4 дахь удаа гэх юм биш үү? Миний одоо 3 дахь юм уу? Чиний хэдэх вэ? Анхныхаа. Эцгийн хэдэх вэ? За. 3 найз. Тэгэл юм. Тэгээ мөрөдөл болгоцсон. Миний болохоор сарны нулимс, хувь тавилангийн эдрээ, 3 найз,
Тэгээ энэ их хотын залуус гэдэг. Чиний хувьд Анхныхаа тэгээ эн чинь миний тоглож байгаа яг тоосон шиг 12 дахь гол дүр юм байна л да баха. Чиний хувьд сандгүй. энэ манай киноны хамаг айлаг энэ гамбал авч яваа. Их хотын залуус олон ангид кино 11-р сарын 9-өөс эхлэн өдөр бүр боловсрол сувг телевизээр. Надад нэг зэргийн хувцас хийлгэн чинь миний бүсэнд 5 хүн ороод бүслэгтэн зогсож байсан. Голын хэрэг дээр. Тэгээд намайг бас арай л бүдүүн гэж тооцож чигээ удаа гэж хөвчлөлтэй. Тиймэрхүү явдал болж илаа. Монголын алдартай хүмүүсийг дуурайна. Энэ киноны төсөлд чи гамбал хоёр суугаад дуусчих юм уу? Ариун над дээр сууж байгаа. Чивэтэй суун хоёр. Анх кино зохиолыг одоо авахд бол П гэдэг л үг толгоос орж ирж ирсэн. Маш зузаан санагдчихсэн. Тэг гамбаатай тоглох ихгүй юм билий, урамтай юм билий. Төөдөө ахтаа л яг зураг авахулж байгаа л харьцдаг зүйлийг хинээлтчихдэг байлаа. Чи наад нэг балаа юм одоо яах гэж байгаа вэ? Энэ ямбиг хатаа өчх юм. Туулагчдыгаа хамтарч ажиллахад бас аюу гоё. Туулагч маань ерөөхдөө нэг тийм жоох ухаалагдав. Дарга төгшин ер нь нэлээ ууртай ах шиг байна. Юу сүртэй. Эр хүн шиг нас намдаа бай гэж хэлээч. Яг 30 гарч яваад амьдралын төлөө одоо тэмцэж яваа залуучуудын тухай. Хөөс чиглэг 360 таваа өдөр болгон хямралтай байдаг гоё. Харин тийм ээ. Хайр сэтгэлийн тухай. Сэтгэлээ шингээсэн маш гоё бэлэг байна. Ерөөсөө залуу хүмүүс найзуудад юу тохиолддог тэр болгон энэ кинонд гарах болно. Ортнол тоглож байгаа жүжигчид дандаа хошгуурлан жүжигчид бас болохоор нөгөө юмор алиа нэмэх тэг юм инээдэм нэмэх дээр илүү Лайк майк тарчил хайши. За яа. Оо та тэр 4 5 алхнаа байж чинь 2 3 лайк гэж илүү гардаг шүү дээ. За сайхан марцгаа орно дөө. Маа найрлагч амар гоё. За тулгай зураг авалт ер нь хэр явагдаж байна? Дажгүй. Гом дажгүй явж байгаа шүү ер нь. Бас ритмтэй явж байгаа. Жүжигчтэйгээ их зовоогоод идэггүй. Нэг л замчаан хэлнэ. За манай Сара ихч байна. Ер нь би энэ жилдээ багтаад ачаа үсчих юм шүү. Залуучууд нь үнэхээр эрч хүчтэй, үнэхээр одоо биеийнхээ гар ингээд зам занг авалцаад ингээд сурцсан биеийнхээ нүдээр ингээд хараад биеийнхээ энэ маань юу хэлэх гэж, тэр маань юу хэлэх гэж гэдгийг ингээд мэдээ сурцсан ийм одоо бүр гар нийлсэн хамт олон байсан. Юу зохиулж идэх юм? Энэ намайг зохиулсан юм уу гинэ? Явж байгаад унтсан. Тухайн одоо дүрдээ одоо нөгөө ингээд ороод те бүр жихнээс өөлмар санагдчихсан байхгүй те бүр ингээд шар гозооно гэдэг юм уу гомдол төрнө гэдэг юм уу те яг жихнээсээ ингээд бүр огшоод дотор ингээд хөвгүү болоод яг тэр өөрөө нөө жүжигчин учраас тухайн дүрээсээ ингээд хасагдчихж байгаа яг тэр ситуац дээр ингээд тоглоход бүр нулимс хийлгэнээд тэгээ тэр хэсгийн яг зураг авалтыг аваад дуусны дараа найруулагч тулгай ах манаас үйлцэн загсаж байсан баг. Яг тэр ингээд торгой ах шиг би бас ингээд дотроо бодож ирсэн л та. Манай мэрэгжил бидний ажиллаж одоо ингээд туршлагаж чад явж байгаа энэ мэрэгжил маань ямар гоё мэрэгжил юм бэ те. Хүнд ингээд яг гоё зүрх сэтгэлийн гоё мэдүүлж чаддаг. Би юунийг аягүй сайн мэдэрсэн, би юунийг сайн авалцсан ийм групп хамт олон бол ажилласан болохоор гадны одоо ирж тоглож байгаа болон гаднаас ирж оролцож байгаа жүжигчид ч гэсэн бас үнэхээр хурдан авд юм байна. Үнэхээр гоё юм байна. Танай хамт олон ямар гоё юм бэ гэдэг үгийг маш их сонсч ирсэн. Ингүүл яаж ийн гэдэг тийм саналуудыг үргэлж тавьдаг. Тэгээд үргэлж шинийг эрэлхийж идэг. Бүтнийг явахтаа залуу юм. Тэртээ нэг мантаж авах юм чи хавцаа дээр хоёроо гэж зогсчоод за үргэлжлээ явж байгаа шүү. Гээд явчихмаар. Группийн хамт олон бол одоо нэлээ их шаргууд уучраа авчихсан. Өдөрт одоо нэлээ 2-3 анги хийж шүү. Хамгийн хэцүү ажил одоо киноны одоо арын албаныхны ажил гэдэг. Зурглаач тулан, инженер, гэрэлтүүлэг, жолооч нар, үйлчлэгч нар гэх манай арын албаны бүх хүмүүс сэтгэлээ дайчлаа ажиллаа. 120-30 сцен одоо ингээд маргааш дуусна тий. Маргааш шиг дуусна. Өнөөдөр нэг 8 сцен, маргааш 8 сцен аваад ингээд дуусч байгаа. Үндсэндээ манай киноны 60-70% нь гадаа зураг авалттай байсан. Батгцсан өнцгүүдийг аль болох авахгүй хичээдэг гэдэг юм да. Манай
техникийн групп бол үнэхээр мундаг байсан. Зуны зураг авалтаараа маш онцлогтой, натурт их гарсан, мас их бүрдүүлсэн. Зураач Бат Эрдэнэ. Энэ кинон дээр хоёр павильон барьсан байна. Нэг нь болохоор KFC, нөгөөх нь Modcom. Асуудалгүй. За нөө бидний ажил одоо урагшлаа шүү. Өмнөх кинонуудыг бодох юм бол энэ сериал дээр олон компанитай биш цөөхөн компанитай сэтгэл ханамжийн илүү өндөр байлгах зорилгоор бүтээгдэхүүн байршуулах хэлбэрээр сурчлагаануудыг хөгжлөн хийсэн байгаа. KFC рестораны хувьд өмнө нь боловсрол телевизээс одоо гаргасан уран бүтээл болох 3 найз киноны нэг ангит хувилбар дээр одоо хамтран ажиллаж байсан. Манайх том өрөөнд ийм том зураг тавьсан. Samsung брендийн хамгийн сүүлийн үеийн том дэлгэцтэй хөнгөр дэлгэцтэй юм зураг авч тавьсан. Монгол залуучуудынхаа хийж бүтээл гэсэн ирмэлцлийг бид дэмжиж энэхүү кино төсөлд дэлхийд тэргүүлэх Samsung брэндээр хамтран ажиллаж байна. Биднэртээ спонсор компаниуд нэлээд төлхөө хамтарч ажилласны хүчинд бид нарын киног үзэгчдийн хүртэл болгоод байгаамаа. Эх хотын залуус бол үйлчлүүлэх туртай газар нь яалтчгүй KFC ресторан. Өмнө биднээс бас нэг кино төсөл дээр хамтран ажилласан. Тэр нь бас амжилттай болсон гэдэг үднээсээ биднээс энэ хоёр дахь төсөл болох Эх хотын залуус кинон дээр хамтран ажилласан. Монголын маань контентууд илүү чанартай болоосоо гэдэг үднээс Modcom корпорац маань бол Эх хотын залуус гэдэг кинонд бол ерөнхий спонсор оролцсон байгаа. Эх хотын залуус олон ангид кино 11-р сарын 9-өөс эхлэн өдөр бүр боловсрол сувг телевизээр. Цаанаасаа яг ажлын төлөв төрсөн юм шиг тийм залуучууд учраас хамт ажиллах бол үнэхээр урамтай. Төлөвлөсөн байсан хугацаанаас төрүүлээд манай зураг авалт маань дууссан. Эх хотын залуус гэдэг кинон дээр гарч байгаа үйл явдлуудаас манай эх хотын залуучууд бол ер нь манай залуучууд өөрийнхөө алдааг харж болно, оноог харж болно. 3-4 сарын хугацаанд хамт байхад үнэхээр яг л төрсэн эгч дүүс ах дүүс шиг л болд юм байна. Киноны хариулагч, киноны багийнхан бас уран бүтээлчтэй бүгдэнд нь их баярлж байгаа. Хүн болгонд дор бүрнээ өөрийнхөө ажлыг өндөр хэмжээнд гүйцэтгэж чадсан гэж би та бүхнээрээ бахархаж байгаа шүү. Хамтарч ажилласан компаниудаа баярлалаа гэж хэлмээр байна. Их олон тийм цаад бэрхшээлүүд байсан шүү дээ. Биднүүсийг зураг авч явах явцад бүтэхгүй объектууд тэгэл дээрэс нь шантармаар, цугулдмаар, ууралмаар тийм нөхцлүүд зөндөл байсан. Гэхдээ энэ бүгдийг биднээс яасан мэтлээ. Одоо сайн хамт олон, сайн баг, сайн нөхөрлөлийнхөө хүчээр энэ асуудлуудыг бүгдийг шийдэж авч давж гарсан. Багын хүчээр дууслаа. Хамт ажилласан бүх залуучуудынхаа өмнө бол та толгой хийн баярлалаа гэж хэлмээр. Боловсрол сувг телевиз Эмоц продакшны хамтын бүтээл. Эх хотын залуус олон ангид кино 11-р сарын 9-өөс эхлэн өдөр бүр боловсрол сувг телевизээр.